Hi guys, хов болгонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За юу яцхан манайхаа ингээд та бүхэндээ үзэж байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэнтэйгээ бас нэгэн шинэ ховоор уулзах гэж байна. За тэгээд энэ хов маань нэлээд сонирхолтой байх болов уу гэж найдаж байна. Ягаад гэвэл энийг надад бэлтгэхэд маш сонирхолтой байсан. Ер нь энэ сэдвийн тухай ярий да гэж нэлээд удаан бодсны эцэст ингээд ярих гад сууж байна. За ямар сэдв бэ гэхээр Ariana Grande ер нь ингээд өөрийнхөө карьерийнхаа туршид нэлээд олон тохиолдолд тийм эрэгтэй хүмүүсээр өөрийнхөө биед дураараа гар хүргүүлж байсан. Одоо тэр эрэгтэй хүмүүс аягүй дураараа Ariana Grande-г барьж аваад ингээд гар хүрсэн жоохон тийм harassment үзүүлсэн зүйлүүд байдаг. Тэгээд тэр талаар нь ярих гэж байна. Окей. Ер нь жоохон ер нь ганц Ariana Grande гэлтгүй. Ер нь та нар ажиллаж исэн бол иймэрхүү эмэгтэй celebrity хүмүүс аягүй их дураараа гар хүрэх тийм тохиолдол зөндөө байдаг. Одоо бүр ухуул зөндөө байгаа заяа. Фэнүүд нь гар дураараа хүрэх ч юм уу, эсвэл тэ ингээд таньдаг одоо өөр celebrity эрэгтэй хүмүүс нь дураараа гар хүрэх ч юм уу, эсвэл өөр янз бүрийн хүмүүстэй ингээд дураараа гар хүрэх ингээд айгүй тийм их тохиолдлууд байдаг. Тэгээд тэр чинь бол бас нэг төрлийн айгүй эвгүй байгаа шүү дээ, тэ. Эмэгтэй хүний биеийн гар дураараа хүрнэ гэдэг чинь бол маш бүдүүлэг зүйл. Энэ чинь бол нэг төрлийн бол sexual harassment бол мөнөөс мөн, нэг төрлийн бол бэлгийн дарамт байгаа шүү дээ, тий. За тэгээд эрэгтэй хүмүүсийн биед тэгж айгүй сүртэй ингэж гар хүрээд байдаг нь бол харагддаггүй. Одоо эрэгтэй celebrity хүмүүсийн биед тий. Тэгсэн мөрлөө эмэгтэй хүмүүсийнх айгүй дураараа хүрдэг нь бас жоохон харамсалтай. Та нар санаж байгаа бол нэг ийм бичлэг айгүйх явдаг байсан шүү дээ. Gigi Hadid, Bella Hadid хоёрыг ингээ алхаж байхад нэг фэн хурж ирээд бүр Gigi Hadid-ыг бүр араас нь тэрээд бүр өргөөд авдаг. Тэгээд Bella Hadid бүр айгу уурлаад тэ ингээд дүүгээ өмөрөөд нилээн юм болж исэн. За тэгээд Bella Hadid ч гэсэндээ яг буцаж бууж шахаад тэ тэр залуу айгу ингэж одоо уурлж исэн штэ. Ер нь иймэрхүү тохиолдолд бол үнэхээр зөндөө олон байдаг. Гэхдээ өнөөдрийн дугаар дээр бол хэдүүлээ Ariana Grande дээр төвлөрөөд иймэрхүү тохиолдлууд өөрт нь ер нь хэр их гарч исэн бэ гэдэг тухай ярьцгаая. За Ariana Grande-гийн хувьд болохоор ийм айгу амар инцидент болсон нь болохоор 2018 онд болж исэн. 2018 онд алдарт дуучин Aretha Franklin нас бараад тэгээд Aretha Franklin-ы funeral service буюу одоо оршуулгын үйл ажиллагаан дээр Ariana Grande очиж дуулж исэн байгаа. Aretha Franklin-ы айгүй алдартай дуунуудын нэг болох You Make Me Feel Like a Natural Woman гэдэг тэрхүү дуугийг дуулж одоо хүндэтгэл үзүүлсэн байдгаа. За тэгээ энэхүү funeral service нь Michigan мужийн Detroit хотод байрладаг Greater Grace Temple гэдэг ийм том сүмд болсон байгаа. Aretha Franklin ч угаасаа маш агуу алдартай Hollywood-ийн дуучин байсан учраас ойлгомжтой ингээ оршуулгын ёслолд маш их олон алдартай хүмүүс, celebrities, за тэгэл улс төрийн хүмүүс очиж одоо хүндэтгэлээ үзүүлсэн байгаа. Ariana Grande энэхүү funeral service-ийн яг ихэнх хавцаанд ингэж очиж дуулсан байгаа. Бүх одоо ирсэн зочдын өмнө гараад ингээд энэхүү дуугийн Aretha Franklin зориулж дуулсан байгаа. За тэгээд яг дуулж дуусчаад ингээд буцаад ингээд тэрхүү жижигэн тайзч гэх юм уу яг тэр газраас ингээд буугаад явах гэжсэн чинь яг одоо энэхүү service-ны bishop. За bishop гэдэг чинь бол ер нь л нэг pastor тэ номлогч төрлийн хүн гэсэн үг байхгүй. Bishop нэг эрэгтэй гарч ирж байгаа байхгүй. Bishop нь ингэж гарч ирээд за тэр bishop-ийн нэр нь болохоор Charles Ellis гэдэг нэртэй bishop байсан, ийм номлогч байсан. Гарч ирээд ингээд Ariana Grande-г буцаж дуудаад тэ ингээд тайзан дээр буцаж дуудаад ингээд яг ингээд микрофоны өмнө зогсож байгаад ингээд яриа өгж байгаа байхгүй, ярьж байгаа. За тэгээд тэгхтээ яг ингээд Ariana Grande-г ингэж тэрвэрч аваад одоо хажуугаар нь ч юм уу тэ ингээд тэрвэрэд авч байгаа байхгүй. Яг ингээд тэ ингэж тэрвэрж аваад тэгээд ингээд яг барайл зогсоодсон зэ Ariana Grande-г. Тэгээ эхэндээ болохоор зүгээр яг waist тэ яг одоо бэлхүүс гэдэг чинь тэ бэлхүүсээр нь ингэж тэрвэржсэн бол ярих тусмаа одоо тэр яриан явагдах тусмаа улам ингээд яг гар нь дээшлэлсэн зэ бүр ингээд яг одоо энэ бэлхүүс хавчаад ингэж эхэлчээд энэ бүр ингээд дээшээгээ явсараад яг энэ хөхнийх нь энд хүрээд ирж байгаа байхгүй те. Бүр яг ингээд хөхийг нь барьж байгаа нь бол харагддаг, яг хөхнийх нь хажуудлыг тэ. Тэр бүр айгүй амар grip байгаа хгүй. Яг ингээд бүр ингээд зүгээр зөөлхөн ингээд бариагүй айгүй тийм gripтэй тэ айгүй тийм чанга ингэж барьж байгаа нь бол харагдчихсан. Тэр бүр ерөөсөө явуулахгүй. Та нар тэгээд хүний одоо биеийн хилэмжээр ингээ харагдаж штэ тий ингээд Ariana Grande
тухтай байна уу, тухгүй байна уу, өөрт нь uncomfortable байна уу гэдэг нь бол угаасаа биеийнх нь хилэмжээс бол ингээд харагдчихсэн. Шууд яг тэгэж өөрийг нь барьж авах цагаас л эхлүүлээд ингээд жоохон өөрөө зайгаа авах гээд те ингээд хэдийгээр айгүй ойрхон зогсож байгаа ч гэсэндээ ингээд жоохон зайгаа авах гээд ингээд lean back хийгээд байгаа нь бол харагддаг. Ингээд жоохон аргашаага ингээд байгаа нь бол харагддаг. За тэгэл нөгөө Bishop айгүй их юм яриад юу гэж яриадсан бэ гэхээр би ингээд те чиний одоо уран бүтээлүүдтэй нэг тийм одоо танил биш, чамаг одоо бараг хин гэдгийг мэдэхгүй. Тэгээд тийм учраас би ингээд өнөөдрийн програм те одоо өнөөдрийн funeral service-ний хөтөлбөр дээр чиний нэрийг харчаад энэ одоо Taco Bell-ийн одоо шинэ гарсан хоолны нэр юм болов гэж бодсон энэ төр гэдэг нэг жоохон бас тиймэрхүү жоохон доромжилсан маягийн юм хэлсэн байгаа. Яг бол нэг Ariana Grande гэдэг Grande гэдэг нэр чинь юу нэг тийм одоо та нар мэдж байгаа байхтай Grande чинь бол нэг Starbucks-ийн дундах size-ны нэрийг чинь Grande гэдэг штэ тий хүмүүс ер нь бол тэргээр жоохон ингэж тоглоом шоглоом хийдэг Ariana Grande гэх юм уу Ariana Venti ч гэдэг юм уу тий Venti гэдэг чинь Starbucks-ын том савных нь одоо том аягных нь нэр учраас ингээл тэгж жоохон шоосон доогсон юм бол байдаг. Because my dad's a grande coffee cup. Hi sweetheart. Hi daddy. Гэтэ яг ийм ивент дээр ингээд номлогч хүнэнтэй тийм жоохон би чамайг мэдгүй чамайг зөвхөн нэг Taco Bell-тэй ингээд Taco Bell гэдэг чинь Mexican тийм төргөө олны газар байхгүй нэг American Mexican яг Мексик бол биш л те гэтээ нэг тийм төргөө олны газар байгаа. Тэгээд чиний нэрийг бол зүгээр л нэг Taco Bell-ийн те ингээд шинэ item юм байх гэж бодсон шүү дээ. Тэгэж хэлсэнд бас ингээд хүмүүс айгүй дургу хүргэжсэн байгаа. When I saw Ariana Grande on the program, I thought that was a new something at Taco Bell. Тэгээ ер нь тиймэрхүү юм яриад одоо Ariana Grande хэрхэн мэдэхгүй байсан бэ? Одоо ингээд мэдэж авлаа. Тэгээ чиний талент чи үнэхэр мундаг юм аа. Үнэхэр одоо би чамд ингээд хүндэтгэл үзүүлээ энэ гэсэн юм ярьж байгаа байхгүй юу? Тэгэж нэлээд удаан хугацаанд ярихдаа ингээд гарын дэшиг явсаргаад ингээд бүр ингээд хөхнөөс нь бариад авчихсан. Тэгээ хөхнийх нь яг эндээс нь ингээд бариад. Тэгээд Ariana Grande үнэхэр бүр ингээд баг тэр болж байгаа үйл явдал итгэхгүй байгаа юм шиг те. Is this real гэсэн нэг тийм царай гаргаад те гэд гэтээ яг нэг өөрөө айгу тийм дургуй шууд ингээд болчих чадахгүй тэр одоо сүмдэн те яаж яагаад нэгт ингээд эн чин funeral service те оршуулгын үйл явц байгаа штэ ингээд хүндэтгэл үзүүлэх яаж байгаа тэр оршуулга нь болохоор ингээд айгүй алдартай те бүр үнэхээр хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн ийм том дуучин Aretha Franklin-ы funeral service байгаа. Тэгээд маш олон celebrity хүмүүс болон улс төрийн том эрх мэдэлтэй хүмүүс ирсэн байгаа. Тэгэл тийм байхад одоо Ariana Grande ингээд хэдий дургуй байсан ч гэсэндээ хэдий эвгүй байсан ч гэсэндээ ингээд шууд ингээд гар мараг нь аваал те тэгчих болохгүй. Тэг бүр үнэхээр яахаа мэдэхгүй байгаа нь бол ингээд харагдаж байгаа. Айгүй би энэ бичлэгийг л хамгийн анх энэ чинь бол ингээд 15 онд болсон биш 18 онд болсон үйл явдал байгаа штэ. Тэгээ би энийг бол ингээд тэр үед анх харчаал амар надад uncomfortable санагдчихсэн. Надад бол үнэхээр эвгүй санагдчихсэн. Тэгээд айгүй өрөвдмөр ч юм уу тэгэл ингээд байн ингээд аргашаа хараад байгаа байхгүй. Ингээд аргашаа хараад өөр хүн амтан байна уу? Одоо манай одоо угаасаа Ariana Grande-гийн менежмент одоо туслах гэл бүх хүмүүс нь л тэнд бас арын албанд байж байгаа штэ. Тэгэл дахин хараад аргашаага хүн хурж ирээд надад туслах болов гэсэн нэг байртай те дахин ингээ аргашаага хараад байгаа нь бол харагддаг. Тэгээ та нар зүгээр л ингээ биеийнх нь хилэмжээр нь хараарай заа ингээд айгуу тийм тэр Bishop бас ингээд нилээ ингээ холдчихсантэй гэд ингээ байгаад байгаа нь бол харагддаг. Тэгээд энэ бол үнэхээр аимшигтай юм болсон. Тэгээд хүмүүсийн бүр айгүй амар ураг нь хүргэсэн. Яаж жагаад ингээд Ariana Grande ч амар жижиг штэ petite just like me. Хотлаа солирсан. Гэтэ Ariana Grande ч үнэнгээс айгүй жижиг штэ. Айгүй намхан. Тэгээд тэр үедээ бас яаж жагаад амар тийм skinny. За одоогийнхтай харьцуулахад тийм амар skinny биш л дээ. Гэтэ та нар ер нь хэлэх гээд байгаа юмыг ойлгож байгаа бахта ер нь жижигхэн битэй штэ petite эмэгтэй. За тийм petite эмэгтэй байхад нөгөө нэг Bishop нь болохоор айгүй тийм өндөр одоо биерхүү тийм залуу эрэгтэй байгаа аахгүй. Тэгээд ер нь жоохон хижээл насны эрэгтэй байгаа. Нэг 50 60 хүрсний за яг нэг 50 автай арайч 60 хүрээг байсан баха. Нэг тиймэрхүү насны эрэгтэй байсан. Тэгээд амар power dynamic болж байгаа үстэй те та нар ингээ ойлгож байна. Power dynamic гэхэр чинь те ингээд нэг эмэгтэй нь болохоор айгүй тийм хүчгүй frail айгүй жижигхэн petite те тэгэнгүүт нөгөө нэг эрэгтэй нь болохоор айгүй тийм хүчрэхийг том битэй тэг яаж жахад номлогч сүмийн номлогч гэхээр power dynamic нь амар ингээд өөр болчихж байгаа үстэй те нөгөө эрэгтэй нь хамаагүй ингээд өөрөөс нь хүчтэй хүчрэхийг болчихж байгаа штэ яг power-ийн хувьд те одоо хүч чадлын хувьд гэх юм уу тийм болохоор ингээд power dynamic нь бас нэлээ эвгүй ингээд та нар ингээд бодоод үзэх юм бол тэгэд энэ инцидент ингэж болж өнгөрсний дараа бол үнэхээр интернет дээр те та нар ингээд
Aretha Franklin-ы funeral гэл тэр үед ингээд бичгээд бол зөвхөн одоо яг энэ тухайл гарч ирнэ. Хэрхэн одоо энэ хүү Bishop, энэ хүү номлогч Ariana Grande яг ингэж айгүй эвгүй inappropriately барьж ингэж harassment үзүүлсэн тухай гэдэг л баахан headline-ууд нийтлүүд гарч ирнэ. Яг Aretha Franklin гэдэг хүний тэр сайхан одоо ийм гоё алдартай дуучны funeral service-ийг ийм болгоо хийчихэж байгаа байхгүй тий. Ингээд Aretha Franklin-ы одоо funeral service ийм гоё болж өнгөрлөө гэж тийм нийтлүүд байхын оронд одоо айгүйх тэгж тренд болж байгаа сэдв нь болохоор яг Ariana Grande хэрхэн одоо harassment хийлгүүлсэн тухай болчихж байгаа байхгүй тий. Тэгээд бөө юм болоод тэгээд ялангуяа Twitter дээр яг тэр өдөр нь бөө юм болсон байгаа. Тийм учраас Twitter дээр яг тэр өдөр нь #respectariana гэдэг team hashtag хүртэл ингэж тренд болж эхэлсэн байгаа. Одоо Ariana-г хүндэл гэсэнтэй тийм одоо хаштаг бүр айгүй viral болж тренд болсон байгаа. За тэгээ энэ хүү яг funeral service нь болохоор 5 дахь өдөр болсон байхгүй. Тэгээд хагасаа өдөр нь нөгөө нэг Bishop нөгөө нэг номлогч чинь ингээд Associated Press гэх тэрхүү media outlet ингээд ярилцлага өгсөн байгаа. Тэгээд тэрэндээ болохоор ингээд уучлалтгүйсэн. Яг ингээд genuine чин сэтгэлээсээ би буруу юм хийж намайг уучлаарай гэдэг тийм мөнгө аясаар бол ингээд уучлахгүй байсан. Ер нь ингээд уучлах гүйж байгаа нь бол ингээд айгүй бие өмөрсөн байдалтай. Тийм одоо уучлалт байсан. Тийм болохоор хүмүүст бас ингээд таалагдаагүй заяа. Ер нь юу гэж хэлсэн бэ гэхээр ч тэгээ би бол ингээд ерөөсөө өөрийгөө тэгэж тэ Ariana Grande тэгэж inappropriately тэ ёс зүйгүйгээр ингэж барьж ийна гэж бодоагүй. Ер нь тэр чинь бол миний intention биш байсан тэ. Би тгий гэж бодоагүй. Тэгэж одоо эмэгтэй хүнийг одоо буруу байдлаар хүргий барья гэж бодоагүй. Зүгээр л одоо тэгээд одоо accidental байсан гэж ярьж байгаа байхгүй тэ. Ерөөсөө ингэж алдаа гаргаад л тийм хийчихсэн гэж ярьсан байгаа. За тэгээ ингэж хэлсэн байхгүй. It would never be my intention to touch any woman's breast. I don't know, I guess I put my arm around her. Maybe I crossed a border. Maybe I was too friendly or familiar, but again, I apologize гэж хэлсэн байхгүй. Тэгэд энд нь бол яг тэгэж өөрөө яг нөө буруу одоо хийсэн юмдаа ингэж яг бурууга хүлээн гэж байдаг штэ. Ингээд яг үнэхээр би буруу юм хийжээ гэж яг тэгэж хүлээсэн өнгө аяс tone бол огтхонч байхгүй тий. Би ерөөсөө ингэж одоо тийм эмэгтэй хүний ямар ч эмэгтэй хүний одоо хүнд нь хүрэ гэж боддоггүй тий. Тийм надад intention байгаагүй. Өөрөө мэдлгүй ингээл тэр Ariana-гийн ингээд биеийг нь ороогоод ингээд гараараа барьчихсан байсан юм шиг байгаамаа. Тэгээд maybe I crossed a border гэж аахгүй юу. Би тэгээд өөрөө мэдлгүй ингээд жоохон хязгаарыг давчихсан юм шиг байна. Border давчихсан юм шиг байна. Тэгээд гэхдээ яг би ингээд apologize тэ ингээд би ингээд уучлахгүй гэсэн нэг тийм ийм өнгө аястай байсан. Тэгээ тийм учраас ингээд хүмүүст ерөөсөө таалагдаагүй. Наадах ч юм бол ерөөсөө тийм genuine чин сэтгэлээсээ уучлахгүй байгаа зүйл бол биш байна. Чи бол одоо өөрийнхөө юу хийжсэнийг бол мэдчихсэн. Угаасаа мэдгүй байх гэж байхгүй хүн ингээд тэ ингээд хахад одоо мэдгүй тэр биеийн хилэмжийг нь ойлгохгүй нэ гэж байхгүй. Тэг яахлаараа ингээд өөрөө юм 50 настай хүн байж иж. Тэг Ariana Grande чинь тухайн үед 25 настай байлаа шүү дээ. Тэг 25 настай ийм жоохон эмэгтэйг ингээд барьж аваад бүр бэлхүүснээс нь барьж яснаа тэшээ болж яснаа хөхнийх нь тэрэнд хурж ирээд айгүй амир gripтэй ингэж барьж марихаага яахлаар өөрөө ингээд ажиглаагүй байдаг юм би угаасаа ойлгомжтой ажигласан байгаа гэд тэ хүмүүс бол үнэхээр энэ Bishop-ыг амир доош нь хийжсэн ба. За тэг энэ сэдв бүр ингэж амир олонний сэдв болоод сошиалыг ингэж амир донслохоод тэ иймэрхүү одоо хаштаг энтер ингэж тренд болоодсэн болохоор яг тэр тухайн хотынхан Detroit хотын police department цагдаагийн газар Ariana Grande-гийн management руу ингэж холбоо барьсан байна лээ. Ийм одоо зүйлүүдийг бид нар сонслоо. Ингээд сошиалаар ийм амир хэм ярагдж байна. За тэгээ бид нар ингээд бичлэг нь хараад бол энэ бол inappropriate touching байна. Тэгээ inappropriate contact байна гэж үзсэн. Тийм учраас ингээд хэрэв Ariana Grande өөрөө хүсвэл энэ Bishop-ийн эсрэг одоо ийм юу тэгээ police report хийж болно, хэрэг үүсгэж болно. Ингээд өөрт нь одоо өөрийнх нь мэд нь дураараа хүрсэн ямар нэгэн одоо тэ зөвшөөрлгүйгээр ингэж harassment хийсэн гэдэг team report хийж болно. Ингээд хэрэг үүсэх үү гэж асуусан юм байна лээ. За тэгсэн чинь ингээд одоо Ariana Grande-гийн rap хүмүүс нь ингэж хариу өгөөд үгүй Ariana Grande бол энийг бол зүгээр яг юу л байсан гэж бодож байгаа те mistake одоо алдаа одоо тэр Bishop зүгээр ингээд самсгүйгээр алдаа гаргасан гэж бодож байгаа. Тийм учраас зүгээр энийг ингээд орхиод move on хиймээр байна. Зүгээр цаашаага ингээд тэ явмаар байна. Ингээд энэтэй орооцолтморг байна гэсэн ухааны хариултыг хэлсэн юм байна лээ. Тэгээд гэхдээ бүр ингээд social амар ингээд яригдаадсан болохоор ингээд хүмүүс бүр ингээд police department руу ингээд холбоо барьжсэн гэж байгаа байхгүй. Та нар одоо энийг харж гинөө энэ чинь одоо ингээд болохгүй гэдэг айгүй хүмүүсээс тийм санал хүсэлт иржсэн болохоор дахиад бүр ингээд Ariana Grande руу албан ёсны бүр захиа явуулсан юм байна лээ. Бүр ингээд police
department-ээс те ингээд цагдаагийн газраас албан ёсны бичгээр ингэж захиа явуулаад ингэж дахиж одоо юу яахыг одоо хэрэг үүсгэхийг хүсэж байгаа бол бид нартай холбогдоороо бид нар ингээд туслахад одоо таатай байна энэ гэсэн тиймэрхүү захиа явуулсан юм байна лээ. Тэгээд угаасаа дахиад те үгүй гэдэг хариу ирсэн юм байна лээ. Тэгээд цагдаагийн газраас ингээд хэвлэл мэдээллийнхэнд бол ярьцлага өгж явахдаа бол ингэж хэлсэн. Яг үндэ бол ингээд Ariana Grande яг өөртөө бол те яг нүүр тулж ч юм уу те эсвэл яг уцаар ярьж ингэж хариулт аваагүй. Зүгээр ингээд биднэрт хариу өгöd байгаа хүмүүс нь бол дандаа Ariana Grande-гийн төлөөлөгч нар буюу representative одоо management хүмүүс нь байсан. Тэгээд тэр хүмүүс нь одоо үгүйгээд хахад бид нэр одоо яах боломжгүй те ингэж хэрэг үүсгэх боломжгүй. Тийм учраас одоо энэ хэргийг ингээд ямар ч тийм хэрэг үүсгэгдээгүй байгаа гэдгээ ингэж цагдаагийн газраас media outlet-д ингэж ярьцлага өгсөн байдаг. За тэгээд ингээд өнгөрсөн байгаа. Гэтэ ер нь бол бүр нэлээд юм болсон. Энд чинь бас нэлээд олон 7 хоног яригдчихсэн. Тэгээд түүнээс нь болоод одоо энэ хөө тэ сүмийн номлогч нар ингээд ийм эвгүй юм хийдэг юм биш. Өөрсдөө power dynamic-ийг ашиглаад өөрсдөө power-ыг ашиглаад одоо сүмд ингээд яваад оронгууд номлогч хүн гэдэг чинь тэ одоо яг сүмийн хувьд бол хамгийн одоо дээд хүн байгаа штэ тэ. Тэгэхээр нэг тийм очиж байгаа church goers нь бол угаасаа ойлгомжтой жоохон power-ийн хувьд те хүч чадлын хувьд одоо ингээд жоохон доор орчиж байгаа гэсэн үг номлогчийнхаа тэгж байгаа тэр номлогч хүмүүс чинь ингэж баг өөрсдийнхөө те хүч чадлыг ашиглаад эрх мэдлийг ашиглаад ингэж ийм эвгүй зүйлүүдийг хийдэг юм биш үү гэсэн юмнууд хүртэл ингэж тиймэрхүү сэдвүүд хүртэл тренд болж гарч ирж исэн байгаа. За миний channel-ийн үзэгчд болон намайг Instagram дээр дагдаг хүмүүс бол үнэхээр сайн мэдэж байгаа байх. Ано нь бол ингээ үнэхээр амар wine дуртай те үнэхээр wine lover хүн байгаа. Тэг ялангуяа улаан дарсыг бол үнэхээр амтрахад шимтэж одоо шимж уудаг байгаа. Гэхдээ манай хаан хэдийгээр ингээ wine уусан ч гэсэндээ ингээд сайн дарсыг, сайн wine-ыг авч сонгож уух хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд толгойч өвдөн ингээ тэрэгээд бас асуудлууд ихтэй шүү дээ. Тэгэхээр дандаа заавал сайн дарсыг сонгож ууж явах хэрэгтэй. За ууж байгаа дарсаа маш сайн судалж уудаг хүний хувьд та бүхэндээ санал болгох сайн чанарын дарс бол 200 жилийн төвөгтэй Францын Бордо бүс нутгийн дарс болох Calvé брендийг санал болгож байна. Calvé брэнд нь аль уушааны дэлхийн 110 гаруй улсад түгэж амт чанар нэр хүндээ тогтоож чадсан брэнд байгаа. Тэгээд нэр 3 секунд тутамд дэлхий дээр нэг Calvé bottle задардаг байгаа. Одоо тэгээд намайг яриад сууж хахад амар олон Calvé-нууд задарчихсан байгаа гэсэн үг. За Calvé брендийн улаан, ягаан, цагаан, ориглон дарс гээд 30 гаруй төрлийг нь World Wine дэлгүүр маань импортлж оруулж ирж худалдаалдаг байгаа. Тэгэхээр та бүхэн маань Calvé брендийн хаан дарснуудыг World Wine-аас худалдаж авах боломжтой. За нэрээ тэгээ манайхан Calvé брэнд маань 5 сарын 6-7-ны өдрүүдэд Shangri-La-гийн Atrium дээр ийм гоё pop-up зохион байгуулах гэж байгаа юм байна лээ. Энэхүү pop-up дээр та бүхэн маань явж очиод Calvé брендийн хаан гоё дарснуудыг амсаж үзээд мөн тэгээ худалдаа авалт хийсэн тохиолдолд азтан болох боломжтой байгаа шүү. За тэгээ Musicology Girls-гээ амттай чанартай дарсыг уух дуртай дар сонирхдаг хүмүүс маань байгаа бол энэхүү Calvé брендийн pop-up дээр заавал очиод амтлагаа хийгээд худалдаа авалт хийгээд үзээрэй. Түүнээс гадна зөвхөн одоо энэ Bishop те энэхүү номлогч нь ингэж Ariana Grande-г үнэхээр бүр ингэж яг harassment хийж байгаа шүү барьж аваад те. Тэрнээс гадна та нар ингэж тэр яг Ariana Grande-гийн дуулж байгаа үеийг нь харах юм бол тэр артталт нь сууж байгаа яг ихний игнэн сууж байгаа нэлээд их одоо эрэгтэйчүүд байгаа аахгүй юу? Дандаа эрх мэдэлтэй эрэгтэйчүүд байгаа. Улс төрийн эрх мэдэлтэй хүмүүс. Тэгээ та нар одоо тэрнийх нь нэг жишээ гэх юм бол Bill Clinton. Тэгээ Bill Clinton ч одоо Америкийн ерөнхийлөгч байсан хүн. За тэгээ Hillary Clinton-ы нөхөр. За тэгээ Bill Clinton ч өөрөө бас нэлээд асуудалтай хүн шүү дээ. Тэгээ өөрөө ерөнхийлөгч байх үедээ цагаан ордонд ажилладаг байсан нэгэн intern нэмэгтэй. Тэгээ одоо intern гэдэг чинь юу лээ? Ямар ажил гэдэг вэ? Intern дагалдах ажил юу лээ? Юу лээ? Яг юу нэрийг нь мартчихлаа. Одоо Монгол нэр томьёог нь мартчихлаа. Та нар гэдэг мэдж байгаа бох. Дадлагын ажил. Дадлагын ажилтан цагаан ордонд дадлагын ажил хийж байгаа маш залуухан 20 хэдтэй байлаа. 23 4-тэй байлаа. Эмэгтэй байсан Моника гэдэг эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх тэгээ харилцаа үүсгээд бүр ингээ цагаан ордон дотор өөрийнхөө одоо офис центртэй Oval Office центртэй ингээ тэр Моника гэдэг эмэгтэйтэйгээ явуулдаад тэгээд баригдаад бөө юм болсон шүү дээ. Бөө юм болсон. Тэгээ Bill Clinton-ыг бол ингээ хүмүүс ямар ингээд жоохон замбраагүй эрэгтэй вэ гэдгийг бол мэднэ. Хэдийгээр айгүй мундаг одоо тэг ерөнхийлөгч байсан ч гэлээ айгүй тийм замбраагүй ихнэрээ дандаа айгүй олон удаа ингэж одоо араар нь тавьдаг байсан. Тэгээд Моника гэдэг тэр эмэгтэйг бол зүгээр шууд ингээд threw her under the bus. Ингээд хэдийгээр тэр хоёр хоёулаа л ингэж одоо тэр үйлдэлийг хийсэн маа штэ тэр affair. Тийм байж ингээд
одоо тэр Моника гэдэг эмэгтэйг бүр ажлаас нь халуулаад ингээ байхгүй болгоод баригдсныхаа дараагаар нь тэгээд баг өөрөө ингээд зүгээр гараад ирсэн. Тэгээ би бол ингээд те баг л хохирогч ясаа юм ухааны юм яриад те би ингээд төр зургийн нэг ингээ алдаа гаргаад ингээ баг тэр эмэгтэй ингээ намайг урагцсан ухааны юм яриад тэгээд нэг бөө юм болоод өнгөрч исэн. Энэ тухайгаар нэр кино гарч байгаа гэсэн шүү манайхаа. Гарцсан уу одоо гарах гэж байгаа гэлөө ямар ч сан дахиж энэ сэдв хөндөгдөд байгаа. Яг энэ хоёрын тухай одоо affair-ийн тухай. За жоохон одоо өөр юм л яваад орчихлоо Bill Clinton-ыг ярьсан чинь. За яасан бэ гэхээр тэр Bill Clinton одоо ингээд Ariana Grande-г тайзан дээр гарч ирэх үед нь заяа. Яг өөрийнх нь одоо урд очиод зогсож байгаа гэсэн үг байхгүй очиод дуулж байгаа гэсэн үг. Гарч ирэнгүүд нь л өстой бүр амар харж байсан заяа дээшээ доошоогоо. Бүр ингээд нэг эрэгтэй хүний нүд байдаг да. Нэг зүгээр ингээд хүн лөө харж гинөө эсвэл ингээд чамаа ингээд нэг сож те ингээд ямар айтайхан амтан бэ гэд тэгэж харж байгаа нэг нүд гэдэг чинь шал өөр штэ. Тэг шал өөр та нар бол мэдж байгаа байх. Эмэгтэй хүмүүс ялангуяа мэдж байгаа байх. Эрэгтэй хүний ямар нүдийг яриад байгааг те. Яг тийм нүд. Дээрээс нь доошоо бүр ингээл хараад байгаа байхгүй юу. Тэг яаж яг нэг Ariana Grande чинь тийм айгүй богинохон одоо хар плаж өмссөн байгаа байхгүй. Тэгээд өөрөө яг тэр тухайн үед нь бол өөрийнх нь нэг signature ponytail нь байдаг гэсэн амар өндөр high ponytail. За тэнгуүтэй айгүй өндөр тийм платформтэй одоо өсгөдөг гол өмсчихсэн. Тэгээд плаж нь айгүй богинохон болохоор ингээл гарч ирэл яг дэгжсэн охин л гараад ирж байгаа штэ нэг жигжсэн охин те. Тэгэл гарч ирэл ингээл дуулах гал тэгсэн чинь ингээл нөгөө нэг хөгшин одоо Bill Clinton ч дэс төө бүр шүлсээ гоожулж байгаа маягтай харсан. Тэгэл ойр хавийнхын эрэгтэй хүмүүс ч гэсэндээ те ингээл айгүй амар харж байгаа нь харагдчихсан. Тэгэл нөгөө Bill Clinton ч яг Ariana Grande-г дуулж хахад ингээл нөгөө хажуудлынхаа эрэгтэйлэг ингэж болж ингээ юм шигнээл тэгснээр Ariana Grande л ингэж зааж магаал хаа гэж инээж мнэгэл нэг эрэгтэйчүүд нэг тиймэрхүү ахнар байдаг да ингээл нэг сожоолтой ингээл нэг хоорондоо юм яралстай ямар айтайхан амтан байстай нэг үзчихэмсэн гэмээртэй баг нэг тиймэрхүү vibe харагдчихсан тоглоомжгүй. Тэгээд эмэгтэй хүмүүс бол энийг амар ажиглаж байгаа байхгүй тий. Who put this girl in this skirt right here in front of me? That had to be Hillary. Oh man. Hey, Reverend. My wife set me up. Y'all set me up? Is this a setup? Hey man, don't look. The cameras are watching us. Oh, I know they're watching. See, they're trying to see if we're gonna watch her. Үнэхээр эвгүй харагдчихсан. Тэгээд яг Ariana Grande-гийн одоо хувцалтайгын хувьдаар болохоор бас нэлийн жоохон шүүмжлэл авч ирсэн тухай хүмүүстэй ингээд зүгээр хүний одоо юунд оршуулган дээр ирж ийж тэгээ оршуулган дээр дуулах гэж ядж хахад сүм дотор тэгээ сүм гэдэг чинь бол ингээ бас ийм янз бүрийн биеийнхаа юмыг гаргаад ил гаргаад ээж болохгүй тийм одоо ариун газар holy газар байх хэвээр тэгж жагаад ийм амар богинохон одоо бараг л ингээл бокс гарах гэж байгаа юм шиг тийм богинохон юм өмсч ирж одоо Aretha Franklin-ы тэгээ оршуулган дээр нь дуулаад хавтай гэдэг айгүй тийм шүмжлэл бас хүлээж авч ирсэн. Гэхдээ манайхаа хизээч тэ эмэгтэй хүнийг тийм янз бүрийн онгорхой нэ одоо юу гэмдэ шалтан малдан хувц өмслөө гэд эрэгтэй хүн шууд ингээд одоо тэрийг нь тэ урайлахнаар хүлээж аваад энэ ста өөрөө ийм хувц өмсөж байгаа юм чинь ста баг надаар harassment хийлгүүлмээр байгаа юм биш үү гэж тэгж бодож болохгүй штэ тэ тийм хүмүүс байдаг штэ айгүй муухай тэ ингээд эмэгтэй хүн хүчндүүлсэн ч юм уу эсвэл ингээд янз бүрийн тийм бэлгийн дарганд авлаа гэж хэлэнгүүт чи ямар хувц өмссөн байсан тухай үед гэж асуудаг тэ what does that mean юу гэсэн үг энэ эмэгтэй хүн ингээд шалдан инээ дээр онгорхоо инээ дээр хувц өмслөө гэд эрэгтэй хүнээр хүчндүүлэх гэсэн үг юм уу? Хүн зүгээр өөртөө гой харагдах гад зугаацах гад цэнгэх гээд те найзуудтайгаа шоудах гад парадах гад яах гад чинь те ер нь эмэгтэй хүн зөвхөн тэгээ шоудаж парадахтаа биш зүгээр ямар ч тохиолдолд өөрийнхөө хүссэн хувцыг өмсөх эрэхтэй шүү дээ. Тэгж жагаад ингээд бэлгийн дарамтанд орсон, бэлгийн хүчрэлд орсон хүмүүсийг дандаа what were you wearing? Чи яг тухайд ямар хувц өмссөн байсан гэж асуудаг нь бол үнэхээр тэнэг. Тэгээ тиймэрхүү нэрээ юу яадаг болсон бэлээ. Айгүй олон тийм өөр хотуудад өөр улсуудад тийм музей гарсан байна лээ. Айгүй өрөвдөлтэй манайхаа. Яг what were you wearing гэдэг нэртэй музей ахгүй үзэсгэлэн exhibit. Тэрнэд болохоор одоо тэ яг хүмүүсийн асуудаг асуулт чи тухайн үед ямар хувцас өмсчихсэн байсан бэ гэдэг асуулт байгаа байхгүй. Тэгээ тэр одоо exhibit-энд болохоор хүчндүүлсэн маш олон эмэгтэйчүүдийн охтуудын хувцснууд байгаа байхгүй. Яг тухайн хүчндүүлэх үедээ ямар хувцас өмссөн байсан яг тэр хувцыг ингээд тавьчихсан. Тэгээд ингээд тайлбартайгаа хэрхэн яаж хүчндүүлсэн тухай тайлбартайгаа байгаа байхгүй. Тэгээ тэр музейг та нар exhibit-ыг харах юм бол үнэхээр зүрх чинь одоо амар олон заяа. Яагаад вэ гэхээр бүр ингээд
тэнд бүр нэг настай хүүхдийн одоо onesie гэж байдаг штэ тий. Жохон хүүхдийн тийм хувцас байгаа. 4-5 настай хүүхдийн жижигхэн плач байгаа ч юм уу тий. Эсвэл зүгээр л нэг хүмүүсийн тийм секси мекси хувцас биш зүгээр нэг эмэгтэйчүүд спорт хийхдээ хүмүүсдэг тийм хувцас ч юм уу. Ер нь янз бүрийн хувцснууд байдаг заяа. Тэгэхээр ойлгомжтой хувцснаас болж эрэхтэй хүн хүчнэж байгаа гэсэн үг бол биш байгаа хгүй зүгээр л тэр хүчнэж байгаа хүмүүс нь угаасаа өөрснөө муухай араатай хүмүүс учраас эмэгтэй хүнийг ингэж барьж аваад хүчнсэн байгаа штэ. Тэгэхээр одоо эмэгтэй хүн ямар хувцас өмссөн байгаа нь бол огтхон хамаагүй. Тэгэд Ariana Grande бол ингэж хэдийгээр өмссөн хувцсан дээрээ ингэж сүмд байсан утгаараа тэгж шүмжлэгдсэн боловч тэглээгээд тийм хувцас өмслөөгээд Bill Clinton ч юм уу тэр Bishop ч юм уу тэр өөр эрэгтэйчүүдээ ингэж одоо дог тохой болоод тэ бүр шүлсээ гоожуулаад ингэж harassment хийлгээд ахаар одоо зүйл бол биш штэ. Тэгээд айгүй муу харагдчихсан ямар ч гэсэн Bill Clinton. Бүр тэрийг нь одоо бас айгүй хүмүүс ярьдаг Bill Clinton яг тэр царайг нь ингэж гаргаад тийм эдитнүүд зөндөө байдаг хэвээр шүлсээ гоожуулж энэ да сурсан зангаа тавиаг байна да сурсан занг сураар боож болохгүй гэдэг шиг аль хүмүүс амар их тийм ярьдаг. Тэгээд хаяа энэ хүү бичлэг дахиж одоо resurface болж гарч ирдэг байгаа. За тэгээд дараагийн инцидентийн тухай ярий. Одоо Ariana Grande-гийн биенд хүн дураараа гар хүрсэн тийм тохиолдлын тухай ярья. За энэ болохоор саяхан байгаа. Oscar-ийн шагнал дээр 2025 оны Oscar-ийн шагнал дээр улаан явсны ёслолт ингээ Ariana Grande ярьцлага өгөөд зогсож байгаад болсон үйл явдал байгаа. Гэтэ энэ бол яштэй манайхаа. Энэ одоо саний миний ярьсан инциденттэй харьцуулахад бол юу ч биш заяа. Зүгээр fine зүйл шиг санагдана. Окей. Гэхдээ л бас ингээд Ariana Grande дургуун хүрсэн юм шиг байгаа нь харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд миний ажигласнаар бол яштэй ингээд энэ ялангуяа энэ зүйл болсноос хойш бол ингээд ер нь Ariana Grande тийм boundary тавьсан юм шиг санагдсан ингээд тий хүмүүс одоо өөрийнхөө хязгаарыг тавиад дахиж өөртөө юм тохиолдуулахгүй тулд ингээ хүмүүсээс жоохон зайгаа байрдаг болсон юм шиг санагдсан. Гэтэ Cynthia Erivo-гоос бусна. Cynthia Erivo-тэй болстой. Би нэгэ барайл өстой амар юм болдог те. Cynthia Erivo-гоос бусна тийм хүмүүсээс жоохон зайгаа бараа. Ялангуяа эрэгтэй хүмүүсээс ингээ зайгаа бараад өөрийнхөө бит хүрэх дургу болсон юм шиг санагдаж байгаа. За тэгээ энэ Oscar шагнал дээр яасан бэ гэхээр Variety гээд тэр media outlet-ийн нэг одоо сурвалжлагч эрэгтэй байгаа байхгүй юу? Ингээд Ariana Grande-аас ярьцлага аваад улаан явсны ёслол дээр зогсож исэн. За тэгэл өөрийнх нь цомгийнхын тухай асуугаал байгаа байхгүй юу? Дахин асуугаал. Тэгээ энэ тухай бас ингээ хүмүүс айгүйх ингэж юу яадаг шүүмжилсэн энэ сурвалжлагчийг. Яагаад вэ гэхээр энэ сурвалжлагч ингээ дахин нөгөө нэг Ariana Grande-гийн шинэ альбомныхын тухай асуугаад байгаа байхгүй юу? Хизээ гарах вэ гэж амар их асуугаад. Тэгээ Ariana Grande шууд ингээд хэлмээргүй санагдаад угаасаа жоохон өөрөөх нь нууцлал гэж байх ёстой шүү дээ. Ингээд энэ дуучид чинь хизээ цомгоо гарах уу, хизээ release хийх үү гэдэг чинь бас айгүй одоо учир утгатай зүйлүүд байдаг шүү дээ. Тэгж байгаа дахин ингээд асуугаад бүр хариултыг нь авах гээд ингээд дахин асуугаад байгаа нэг хүмүүс таалагдаагүй ямар амар бүдүүлэг юм бэ те. Хэлэхгүйгээд ахад ингээд дахин асуугаад байдаг чинь айгүй бүдүүлэг ингээд хүмүүсээс бас нэлийн шүмжлэл авч ирсэн. Tell me, give me a date. You know what? I'll have to go back to the clinic and see if they can restore my memory. Is it going to be soon? Because the fans want to know, Ariana. So soon. Түүнээс гадна яг энэ асуултуудаа асууж байхдаа ингээд гараа ингээд те ингээд Ariana-гийн shoulder те мөрөөр ингээд ороогоод ингээд барьдаг штэ одоо тэрвэрч юм уу барих ч юм уу тийм үйлдэл хийгээд гарн дээр нь одоо мөрөн дээр нь гарн байжсэн тэгсэн чинь шууд ингээд Ariana Grande ингээд зүгээр ярьж байхдаа хаа гэ инээжсэн айгу ингээд тэр гарыг нь авчиж байгаа нь харагддаг заа. Айгу тийм сүржигнэж тэгж ингээд гараа аав гэж тэхгүй те бас зүгээр ингээ юм ярьжсэн you'll see энэ гэл юу гэж ярьж ямар ч сан тэгжсэн ингээ яриан дундаа ингээ гарыг нь ингээ өөрийнхөө мөрнөөс холдуулж байгаа нь бол харагддаг. Тэгээ хүмүүс тэрийг нь ингээ айгу ажиглаж чагаад ялангуяа Ariana Grande-гийн одоо фэнүүд нь айгу ажиглаад аргагүй штэ Ariana Grande бол ингээ ийм өөрийнхөө boundary тавьчихсан. Ялангуяа 2018 онд тэр тэ оршуулгын Aretha Franklin-ийн оршуулганаас болсон үйл явдлаас хойш бол ийм амар boundary тавиад өөртөө угаасаа хүн гар хүргэх дургу байгаа. Тийм учраас ингээд шууд гарыг нь авчих чинь. Тэгээ ер нь энэ эрэгтэй сурвалжлагч ямар сони ингээ хүний биеийн шууд дураараа гар хүрээд гээд те бас ингээд энэ одоо сурвалжлагчийг шүмжилж эхэлсэн байгаа. So just give me a date. Give me a date. I won't tell anyone. I won't tell anyone. You know, just keep your eyes peeled. To your social media. Yes. За тэгээ бас нэг инцидент байгаа. Гэтэ энэ инцидент нь болохоор шүү дээ. Одоо Justin Bieber-тэй холбоотой заяа. Энэ гэтээ бүр нэг амар тийм сүртэй тийм одоо harassment ч юм уу тийм юм биш л байгаа л та. Гэхдээ Ariana Grande бас жоохон одоо Justin Bieber-ийн одоо хүрх гэсэн тий Ariana Grande-д хүрх гэсэн тэр touch тэрийг нь одоо
reject хийсэн байгаа. Одоо татгалцсан байгаа гэх юм. Одоо юу болсон бэ гэхээр 2015 онд Ariana Grande өөрийнхөө нэг honeymoon tour гэдэг аялын тоглолтоо хийгээ явж байсан. Тэр үедээ ингээд Justin тайзан дээр гарч ирээд яг тэр одоо аялын тоглолтын үед гарч ирээд ингээд 2 3 дууг Ariana Grande-тэй хамтарч дуулсан байхгүй. Одоо Ariana Grande-гийн дуулдаг Love Me Harder гэх тэр дуу байдаг шүү дээ. Тэр дуугийн дуулсан бас түүнээс гадна As Long As You Love Me гэд Justin Bieber өөрийнхөө дуу байдаг. Тэр мэр дууг ингээд хоёулаа хамтарч дуулж байгаа байхгүй. As Long As You Love Me гэд Justin-ы дууг дуулж явах үед нь ингээд энэ хоёр ер нь жоохон flirty байгаа нь бол харагддаг. Гэхдээ Justin бол арай л дэндүү нэг тийм touchy заяа. Зүгээр ингээд яг гар марнаас нь бариад ингээд уулах муулахтай хослж дуулж байгаа үед бол тийм зүйл байх. Гэхдээ энэ бол бүр арай л дэндүү нэг тийм амар ингээд хөл мөлөнд ингээ гой мойнд ингээл ингэж хурч мөрээл заяа. Тийм хэсэг байдаг. Тэр үед нь ингээд Ariana Grande бас жоохон гарыг нь холдуулж байгаа нь ингээ харагддаг. Түүнээс гадна яг төгсгөл хавцаан заяа. Яг Ariana Grande-г урдаа авчирж агаад ингээд арталт нь өөрөө зогсоод ингээд бүр амар ойрхон ингээд бие нь алдуулаад ингээд зогсоод ингээд тэрч авдаг байхгүй. Тэр үед нь бол ингээ үнэхээр Ariana твчгүй ингээд боли гэд no гэд ингээд тэ ингээд эргэж хараад ингээд өөрөөсөө холдуулж байгаа нь бол харагддаг. Тэгээд хүмүүс бол тэрийг амар их ярьдаг. Амар friend zone хийлгүүллээ тэ амар ингэж reject хийлгүүллээ гэж ярьдаг. Гэтэ яг ингээ өөрт нь таалагдахгүй байгаа нь бол мэдэгдэжсэн Ariana Grande хоёрт заяа манайхаа өөрт нь таалагдахгүй байгаагаас гадна өөрийнх нь найз залуу нь Ariana Grande-гийн найз залуу Big Sean яг тэр үед тэр тоглолтын дээр нь байжсэн байхгүй ингээд өөрийг нь үзээ суужсэн зрителт донд. Okay. Тэгээ яагаад энэ As Long As You Love Me гэдэг дуу чинь Justin Bieber-ийн дуу чинь нэр Big Sean-тай хамтарсан дуу штэ. Ингээд Big Sean нэг яг дундуур нь verse хийдэг. Тэгээд яг тэр дуун дээр нь тэ ингээ өөрийг нь үзээд Big Sean-ыг сэрэлт үзээ сууж байхад нь өөрийнх нь найз охиныг тэ ингээл нөгөө эрэхтэй тэг хурж ирэл араас нь тэрч мөрөл ингэж хахаар угаасаа өөрт нь таалагдахгүй штэ. Тийм учраас яг Big Sean-ы яг тэр тухайн үед нь яг энэ хоёрыг тайзан дээр ингэж явах үеийнх нь Big Sean ямар шухан царайтай байсан гэд нэг тийм зураг явдаг цай бүр ингэж явах ууралцсан. He doesn't like it. Тэгээ яг тийм ууралчихсан нэг тийм царай байдаг. Тэгээ тэрнээс болоод нэрээ хүмүүс ингээд нэг хурамч Big Sean-ы бичсэн хурамч тийм tweet-ийг fake хийжсэн заяа. Хурамч tweet заяа. You're touching my girl like that on stage. Believe that. Гэдэг believe гэдэг үг те надад итгээрэй би чамайг өстө үзүүлээд өгнө гэсэн одоо утгатай үгийг бичиж байгаа байхгүй. Тэгээд believe гэдэг үгийг believe гэсэн албаар нэг believer гэдэг штэ. Justin Fenwick believer гэж ярьдаг те тийм учраас believe that энэ гэсэн ер нь нэг жоохон Big Sean Justin-д уралж байгаа юм шиг те миний охин ингээ гар хурлаа мөрлөө гэсэн юм тийм утгатай fake tweet яг тэр үед ингээ viral болж исэн. Гэтэ тэр бол хурамч байсан манайхаа битгий итгээрэй. Тэгээ хүмүүс заримдаа ингээд одоо ч гэсэндээ хүмүүс итгэцэн хүмүүс яваад идэх юм байна лээ ингээд сошиалаар харж байхад өө та нар санаж байна 2015 он ингээд Big Sean Ariana-г өмөрөөдтэй ингээд харамлаад Justin Bieber лөө юм tweet биччихсэн гэх хүмүүс ингээд жоохон тэгээ хуурцчихсан яваад идэх юм байна лээ. Тэгээ энтэй адилхан тохиолдол чинь та нар санаж байна Rihanna нөө Drake хоёр дээр болж исэн санагдаад байна. Яг ингээл тэр хоёр бас ингээл нийлээ хамтарч дуулж мулдаг байсан шүү дээ Rihanna одоо Drake хоёр. Тэг ер нь Drake чинь амар Rihanna-гийн одоо араас simp хийдэг байсан шүү дээ бүр ингээл тэ Ariana гэнэ Rihanna-гийн араас жоохон одоо simp хийж одоо араас нь гүдэг байсан. Тэгээ угаасаа өөрийг нь огтхон ч тойгоогүй. Тэгээд гэтээ энэ хоёр ингээ хамтарч мавтарч тайзан дээр дуулж ах чи ингээл араас нь очиж ингэж ингээл үнсгэж оролцсон ч гэлөө те. Нэг тиймэрхүү баахан юм яваад байдаг штэ. Яг ер нь жоохон тэрнтэй адилхан гэсэн үг. Ингээд Ariana Grande Justin-ыг тайзан дээр reject хийжээ. Одоо шууд татгалцжээ. Тэгээ тухайн үед чинь Justin бас нэлээд энэ үед чинь нөгөө нэг айгүй охтод нар тоглодог байсан үе штэ. Хиний Justin-ы хувьд Selena Gomez нэг явуулдаал, Hailey Tej нэг явуулдаал, Kendall Tej нэг явуулдаал. Тэгэл нөө Sophia Richie өөр ямар охтуудтай ч үлээ те. Бүр алдартай биш охтуудтай хүртэл ингэ явуулдаг байсан шүү дээ. Тэгэхээр ер нь жоохон тиймэрхүү F-boy байсан үедээ. Тэгээ Ariana Grande бас ингэ жоохон сонирхоод тэгсэн юм шиг байгаа. Тэгсэн чи Ariana Grande like no thank you. You're friend zoned. Тэгсэн юм шиг байгаа. За тэгээ дараагийн ярих инцидент болохоор яг Ariana Grande-д ингэж эрэгтэй хүмүүс дураараа гар хүрсэн тохиолдол байгаагүй. Гэхдээ ер нь тийм misogynistic зүйлэн тухай ярих гэж заяа. Misogynistic буюу эрэгтэйчүүд одоо эмэгтэйчүүдийг жоохон ингэж доош нь хийдэг үзэл бодлыг хэлж байгаа шүү дээ, тийм. Тэгэд Ariana Grande тохиолдсон тийм зүйл байгаа байхгүй. Яасан бэ гэхээр бас 2015 онд заяа. Power 106 FM гэдэг ийм FM-ийн ярилцлаганд орохгүй юу. Тэгээд FM-ийнх нь одоо ярилцлага авч байгаа хоёр хөтлөгч нь болохоор эрэгтэйчүүд байсан. Тэгээд Ariana Grande очоод ярилцлага өгөө. Тэгсэн чинь асуусан асуулт нь аюу тийм сонь misogynistic асуулт асуусан заяа. Хэрөө ингээд чи ингээд makeup те өөрийнхөө нүүрний будаг эсвэл утсаа хамгийн сүүлд
одоо сүүлийн удаа ашиглаж болно гэвэл энэ хоёрын алийг нь сонгох вэ гэж асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь Ariana Grande амарсан болол ямар сонио асуулт байна. Тэгээд та хоёр яадгийн эмэгтэй хүмүүс тийм л юмнуудыг ийм л хоёр сонголттой гэж боддог. Ийм л хоёр юмыг сонирхдаг гэж боддог юм уу? Нүрний будаг эсвэл утас гэдгсэн аахгүй. Тэгсэн чинь hell yeah гэл амар тийм зүүн хариулж байгаа аахгүй. Тэгээ эрэгтэйчүүд нь тий ойлгомжтой штэ эмэгтэй хүмүүс бол тэ октод бол зөвхөн одоо ийм нүрний будаг одоо ийм утас муцал сонирхдаг үстэй of course гэж мэгэл. So, if you could use makeup or your phone one last time, which one would you pick? Makeup or your phone? Is this one what you last think time? girls have trouble choosing between? absolutely. Is this Are you kidding? Yes. Is this men assuming that that's what girls would have to choose Yes. between? Now, the sound. Тэгсэн чинь Ariana Grande шууд ингээд тэрийг нь тэр асуултыг шууд ингээд няцаагаад тэ юу яриад байгаа. Тийм биш штэ ингээд эмэгтэй хүмүүс өөр юм сонирхдаг нь угаасаа ойлгомжтой гэл тэгсэн чинь нөгөө эрэгтэй чинь ингээд асуугаал тэ. Тэгээд чи одоо жишээ нь уцгүйгээр хэр удаан явж чадах уу гэсэн чинь ингээд Ariana Grande hours I can go hours гэлж аахгүй. Амар олон цаг явж болно чадна. Би бол ингээд тэ хит ингээд уцандаа ингээд донтоод байхгүй ингээд уцаа ингээд тавиад жоохон одоо тий 50 байхыг хүсдэг. Тийм болохоор би ингээд айгүй олон цаг уцаа хэрэглэхгүйгээр явж чаддаг гэж хэлсэн аахгүй. Тэгсэн чинь нөгөө хоёр нэтгэхгүй юм шиг oh yeah sure гэж нэг жоохон даапалаад байгаа юм шиг тийм юм ягаал. Тэгэл Ariana Grande би бол ингээд тэ одоо уцнаасаа ингээд disconnect хийгээд ингээд socialist ингээд disconnecting хийгээд жоохон одоо сэтгцийнхаа эрүүлэнд анхаардаг энэ гэж тэгсэн чинь нөгөө хоёр залуу нь okay so girls learn listen and learn girls learn гэлтэхэд байгаа байхгүй. Ariana Grande ингээд сонсоод эмэгтэйчүүд маань суралцаараа ингээд ингээд уцаа ингэж утгаа болоороо гэсэн утгатай юм хэлээд байгаа байхгүй. Октодоо суралцаараа гэл тэгсэн чинь Ariana Grande boys learn yeah boys also learn boys and girls you can learn гэд яг октодоога эмэгтэйчүүдийг өмөрөд те эрэгтэй хүмүүс ч гэсэндээ суралцаж болно те эрэгтэй хүмүүс ч гэсэндээ ингээд энийг сонсоод уцнаасаа ингээд disconnect хийх хэрэгтэй ягаад заавал эмэгтэй хүмүүс суралцах хэрэгтэй гэсэн тэгээ эмэгтэйчүүдээ тэгж өмөрсөн бас үг хэлжсэн Ladies learn. Yeah. Listen and learn, ladies. Boys learn. Oh, excuse Come me. on. You see us on our phones? Nah, it's quiet for that. I have made that We got mistake. respect. Come We're on on. a date right now. We got our. Have you seen the new? Boys and girls, we can all learn. Yes. ер нь энэ ярьслага айгуу тийм misogynistic тэгээ ер нь жоохон эмэгтэй үнийг жоохон доош нь хийсэн тэгээ ганц хоёр л одоо нүрний бодог сонгоно эсвэл утас сонгоно like what the fuck тэ тийм зүйл бас болж исэн байгаа. Тэгээд бас айгүй муухай байгаа юм шүү тэ. За ийм зүйлүүдийг өндөр та бүхэндээ ярьж өгөхийг хүслээ. Ийм зүйлийг бэлдсэн байна. Тэгээд зөвхөн өнөөдөр хэдүүлээ Ariana Grande-гийн тухай ярьсан ч гэсэндээ ер нь та нар өөрснөө ингээд судалгаагаа хийгээд ингээд ухаад интернетээр ухаад үзэх юм бол маш их олон тохиолдлууд байгаа заяа. Өөр эмэгтэй celebrity хүмүүст эрэгтэйчүүд хэрхэн дураараа гар хурж исэн. Эсвэл айгүй тийм эвгүй misogynistic асуултууд асууж исэн ч юм уу. Тэгээд одоо чинь айгүй тийм алдартай байдаг шүү дээ. Scarlett Johansson-ы ярьслага өгж авах үед тэ Scarlett Johansson яг нэг Black Widow гэдэг тийм дүрс тоглодог штэ. Тэгээ угаасаа өмсөж байгаа хувцас нь бол айгүй тийм skin tight, айгүй тийм биег нь барьсан тийм latex, тийм юу хувцас байдаг штэ. Ингээ бие барьсан юм хувцас байдаг. Тэгсэн чинь тэр тухайн ингээл тэр киноныхын тухай уул нь ярьж байгаа штэ тийм. Press tour хийгээд ингээ хэлтэндээ live хийгээд киногоо promote хийх гээд ийм жүжигчдээс нь ярьцлага авч ийж ингээ эрэхтэй одоо сурвалжлагч нар дандаа тийм асуулт асуугаад байдаг. Чиний өмсөн хувцас чинь Scarlett-тэй амар skin tight тийм би ярьсан хувцас шүү дээ. Тэгээд тэрэн дотроо юу өмснө дотоож өмснө гэж асуугаад байдаг. Тэгээд Scarlett Johansson нэг удаа бүр уралж ирсэн шүү дээ. What is going on? Тэгээд яахлаар одоо ингээ эмэгтэй хүнээс ингээ дотроо тэр би ярьсан хувцсныхаа дотроо дотоож өмссөн байна уу тэрийг асуугаад байдаг юм бэ. Эрэгтэй хүмүүсээс тэгж асуудгүй үстэй. Ер нь ягаад хүмүүс хүний дотоож өмссөн үгүйг мэдэх ёстой юм бэ гэл те. Айгүй уралж ирсэн. To wear undergarments. If You're you will. like the fifth person that's Well, asking no, that to me. because What is going on? Since when did people start asking each other in interviews about their underwear? No, because it is such a skin tight. Here's I'll why. leave it up to your imagination. Тэг ер нь та нар ингээ харах юм бол нэг тийм иймэрхүү passive aggressive ч юм уу иймэрхүү айгу inappropriate асуултуудыг асуудаг эсвэл хүн эмэгтэйчүүдийн биеинд нь дураараа гар хүрдэг иймэрхүү тохиолдлууд хойрын өдөд бол үнэхээр зөндөө их байдаг. Тэгээ та нар ажиглаад үзээрэй, окей? Цаашдаа ч гэсэндээ ажиглаарай. За манайхаа өнөөдөр ингээ та бүхэнд энэ хүү бичлэг сэдв сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Хэрвээ та нарт таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За ингээ миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хой болгонгаараа цоо шинэ бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.